2011 оны 5 сарын 29-ний өдөр за та бүхний энэ харж байгаа дүрс бол нөгөө ярь зайлсан ягааны гудамж гэж чинь. За ягааны гудам бол хоосорсон байсан. Ягаад хоосорсон гэхээр хятадууд бодлогоор Монгол бүсгүйчүүдийн маань ордос хэмээх газар руу явуулсан. За тэгэхээр ордос хотод бол одоо яг ийм байр байшинд бас ялгаагүй ингээ байж идэг гэж сураг сонссон. Эдний боловч эдгээр ингээ хаалгаа үүдээ барьсан байгаа. Тэгэхээр Монгол охтууд маань энд бас цөөхөн байсан. За одоо эхнээс нь харж байна та нар ингээд утсаар ярьж байгаа. За ер нь бол нэг тийм олон охин энд байхгүй байсан да нэг 4 5 охин байсан. Тэгэд нэг бүсгүйтэй бол уулзсан. Энэ бүсгүй маань яах вэ гэхээр чи энд юу гэж байгаа гэсэн асуултанд яах вэ амьдрал юм чи мөнгө олох гэж явнаа л гэж ингэж хариулж байгаа. За энэ бүсгийг та бүхэн харж байна. Одоо манай залуучууд ямар үнэтэй вэ? Монгол охин уу? Хятад уу гэж. Тэгэхээр зэрэг эднэр бол Монгол гэж хариулж байгаа. Яг энэ эзэн гэдэг байгаа, ээж гэдэг байгаа энэ хятадууд нь бол монголоор маш муу ярьдаг. Гэхдээ Америкийн үгнүүдийг бас ойлгодог ийм хятадууд. Яг хятад хүн бол хятад хүн шүү дээ. Тэгээд монгол бүсгүйчүүдээ маань биеийг өндлүүлж ингэж одоо зарж годолдож эндээсээ эдгээр чинь 60-70% бүсгүйчүүд маань өөрсдөө авдаг. Яг тэгэхээр бие үнэлж байгаа юм болохоор бас жоохон ахиухан авдаг юм шиг байгаа. За нөгөө ээж гэдэг эцдүүд нь болохоор зэрэг нэг 30-40% авдаг гэж ингэж ярьдаг. За ингээд та бүхний харж байгаа дүрсэл яг ягааны гудамж. Тэгээ энэ ягааны гудамжинд бид нэр очисон ягааны гудамжинд очиод байж хахад бол охтууд маань бас айгүй хашир хандж байсан. Юуг нь нөх уу. Тэгээд бид бас нууц камертаа орсон. Үнэхээр одоо энд бас яг энэ гудамжинд энэ бүсгүйчүүд энэ хятадуудад одоо баригдсан бол бас эвгүй байдалд орох байсан. За одоо энэ охины яриг сонсон. Яа Монгол уу? Монгол асуулт нь хэвчээ юм уу? Уур Монгол. Оо, Ара Монгол шалаач. Өнөө. Монор чинь. Ара Монгол. Вэ, шалаас юм ярил нөх. Аль ч юу? Баянгол. Баянгол. За ингээд энэ охин маань өөрийгөө Баянгол дүүргийн одоо иргэн Баянгол дүүргийн харьяат гэж ингэж танилцуулсан. Гэхдээ Баянгол дүүрэг гэж хэлээгүй Баянгол гэж Баянгол гэхээр одоо Баянгол бол маш олон сум Баянгол нэртэй маш олон сум и за гол усны нэрч байдаг. Аль Баянголны одоо мэдэхгүй. Тэгэхээр бол өөрөө бол Баянгол гэж л нэрлээд байгаа өөрийнхөө одоо харьяалтай газрыг. Баянгол Монгол мөнгөөр өдөртөө нөө чи цөмөлж юм дээ. Өдөртөө чи сая өдөртөө. Энэ яг л. Тэгээд үндээсээ юм. Одоо 100 янаас гадна наваа. За, тийм үү. Тэнд яг оод мод ингэ шиг юм. Бэлмэл юм. За ингээд бохмогч ажиллаж байгаа зогсож байгаа хэв маягууд хизээний одоо тэгээ бие үнэлээ сурцсан маягтай эмэрхүү юм охин байсан. Гэтэл бас л Монгол бүсгүй шүү гэж бодохоор бас жоохон сэтгэл дундуур бодогдоод байгаа маа. Үнэхээр одоо ийм бүсгүйчүүд маань ингээд бас хятад ингээд бие үнэлж байгаа гэхэд харамсалтай ажил болохгүй нөө. Яа. Хасуултаа ороод гисэн. Энэ юу гэдэг юм уу? Хана эзэн юм уу? Энэ чи хаацсан гэж судлаа юм уу? Ер нь одоо оройгоо нэг ажиллаж шүү дээ. Эцсийн цагаар бол үгүй юм байна. Тийм.
Тэгээд ингээд богч ажиллаж байгаа нь одоо мах хийж байгаа мó богч ажиллаж байгаа мó шалбал гээд ингээд өөдөөс одоо янз янзын бас аваа гаргаад шүлсээ өсчүүлээд үнэхээр бас энэ одоо ингээд бас одоо хожиндрал мэдээж таалдаг л байлгүй дээ. Одоо Монгол хүнд бол бас хэвгүүл хэцүү санагдахаар тийм өдүүлэгдүү байсан. Энээс цааш яваад бас 2 3 газраар орсон. Одоо ирлистөө охиныг бас Орос гэж бодлоо ярьж байгаа. Бас ирлист тэгээ Орос гэхэр зэрэг бас монголчууд сонирхдаг гэж ойлгодог юм уу яа тий. Нэг иймэрхүү тийм сэтгэл төрүүлэхээр тийм дүр зургууд бас олон харагдаж байсан. Энэ охин маань одоо хөрхийн ингээд Баянгол дүүргээс одоо Улаанбаатараас бүгд найрамд хятадд болсон Ирээн хотод очсон бие үлж байгаа байдал бас хэцүү байна да. Тэгээд түүний гарт паспорт бичиг баримтаа одоо эзэндээ хураалгацсан гэж байгаа. Хэрвээ одоо энэ орлого зарлага байхгүй одоо мөнгө төгрөг өгч чадахгүй бас явж чадахгүй. Ягаад гэхээр бичиг баримтгүй болохоор Монгол руу буцах ямар ч тийм боломжгүй болчихж байгаа. Тэгэхээр энэ бичиг баримт гэдэг юмар бас дулдуудж бас Монгол охтуудад барьцаалж их авч үлдэж байгаа гэдгийг бол та бүхэн эндээс харж байгаа хаа гэж. Тэгээд ер нь ихэнх энэ яганы удамчны ихэнх хаалгууд бол чойчтой байсан, дөрөв бие хэлсэн. Монгол охтуудын маань бүсгүйчүүдийн маань Ордос хот руу явуулсан гэж. Тэгэхээр энэ одоо том гүрний бодлого байлгүй дээ. Одоо эмс охтын натгандаа хийж аваад ирчүүдийн тэгээд хизээ нэгэн өдөр бас л ямар нэгэн байдлаар гартаа хийж авч ингэж л юм болох байх л да зүгээр. Миний зүгээр хар ухаанаар бодоход л их эвгүй хэцүү юм бодогдоод байгаа. Тэгээд ард түмэн та бүхэн бас өөрсдөө үнэлт өгөлтөө өгнө үстэй. Yeredino. Ити. Юуя. Хамгийн юм. Хоног ити. Хамгийн юм. Цагаар ити. Шинэ охин байгаа. А? 500 ч юм. За ингээд саяны Монгол бисгүүгээс одоо өн ханшийн асуухаар хоногийн 500 явна гэж. Тэгэхээр 500 явна гэдэг нь Монгол мөнгөөр бас л хэмжээндээ таарсан өндөр үн өртөг. Баба. Хей. Бүгд маам уу? Ажиллаж байгаа юм уу? Монгол юм уу? Цагийн дээ. Ария. Цагийн. За энэ та бүгдээ харж байгаа энэ бол хятад юм ихтэй. Хоног. Хоног аа? Хоног 300. 400. Оо. 400 алдагт 2 охин явах юм уу? Ингээ дөрүүлдээ тэ 2 охин. Яа? Тэ. Байна. Тэ 400 өсө доош л доо. Доошоо? Тэ. Одон гүнэ? Тэ 4. 300 байна. 300. Энэ хоног штэ тэ. Тэ. Монголын дуудаа Тэ өөр. Монгол. Монгол гүнэгийн дуудаа өөр. Монголын дууцгаа. Гүнэ. Нэгийг дууцгаа. Тэр орцоо тэр дуудаа. Тэ. А? Тэ. Орцны үедээ Ялгаагүй штэ 300. Никуда 300. Никуда 300. Оо. Ки. Тэ хоногийн эдийн. Монгол? Орос. Орсон. Орос? Хоногийн. 800. Аа яа. Чихли. Юу яагаад нэг хэдийдээ. Ник хали. нэг унтахад Никуда? нэг удаа. Никуда 150. Йоо. Монгол гүнэ. 150. Хоногийн хондоо гээд хоногт бол хэд бол хийж. Хоног гүнэ? Тэ хоногт хэд бол хэд хийж болно штэ. Тэ Монгол гүнэ яриа. гүнэ. Нэгийг дууч. Ник 多少钱？ Тэ дууч. Хоног 300. хоногийн 100. Тэ нэгийг дууч. Ник 多少钱？ Тэ. 这个？这个？ Тэ. Орос шинэ. Тэ.
Монгол охин. Чи Монгол үстэй? Юм асууя. Камер хартна. Хаарцаач яв. Go. За бид бүхэн ингээд эндээс хөөгцсөн Монгол бүсгүйчүүдээс хятадуудад дуудаж гаргаж ирж байгаа. Маа залуучууд твдий сандарж одоо зүгтааж байгааг та бүхэн харж байгаа баха. Энд би юу хэлэх гээд байна вөхөр бид нэр ихтгэл үнэмшил төрүүлэхийн тулд бас хятад эзэнтэй элен далангуу одоо яг үнэхээр одоо бүсгүй хүн авах гэж байгаа мэтээр ярьж элдв одоо жоохон бүдүүлэг янз янзын үг хэрэгэлсэн энэ үгнүүд бол бас та бүхэн зөвөр ойлгоно хаа гэж ингэж найдаж байна. Тэгээд бидний ажил болохоор ялтчгүй одоо тэгээд ярихаас өөр арга байгаагүй. Тэгээд хятад хүмүүсүүд бол үнэхээр одоо биднийг бариад авсан бол мэдээж бид нэр ямар нэг эрсдэлд бол орхол байсан гэдгийг энд бас анхааруулж хэлэх гэсэн. Ер нь Монгол охид бүсгүйчүүд маань хүний газарг үний нутагт бие үнэлж ингэж явна бас харамсалтай. Энэ зүгээр бид нэр Монгол бүсгүйчүүдээ буруутгах гэж ингэж яриаггүй. Үнэхээр одоо бас болохгүй наа. Одоо төр засаг холбогдох хүмүүсүүд нөгөө төсөл хэрэгжүүлээд байдаг нөгөө нэг актер мундаг ярьдаг хэлдэг хүмүүсүүд л одоо энэ Монгол бүсгүйчүүдийнхээ монголчуудынхаа аюулгүй байдлыг бас анхаараач гэж сануулмаар санагдаад байгаа. Үнэхээр одоо тэр хүмүүсүүд бол өчнөө төсөл боловсруулаад янз янзын мөнгө энэ тэнд гадаад дотоодоос маш ихээр авдаг гэж би сонссон. Тэгэхээр энэ мөнгө төгрөгөө одоо юунд зарцуулах ёстой? Энэ аюулгүй байдлын талаас нь Монгол бүсгүйчүүдээ аюулгүй байлгах талаас нь яг яах ёстой? Энэ улсын энэ хотын одоо удирдлагуудаа уулзаж барьж цагдаагийн хилцс мэлцс янз янзын юмнуудаа одоо хамтарч ажиллах барих гэд ийм ажиллагаанууд бол бас хиймэр санагдаад байгаа маа. Үнэхээр Монгол бүсгүйчүүд маань Монголдо байхад бол 200-300 төгрөгийн цалинтай ажил хийдэг. За энд бол сард сая төгрөг олдог гэж ингэж яриад байна. Энийг бас анхаарал таваасаа гэсэндээ энэ нэвтрүүлгийг та бүхэнд өргөж байгаа маа. Лора хаваг зэкх хунжагаас халдуу би бол монгол хүн учир хучаамын нүмэн сүгдэх чи басар Ер нь бол нэг удаагийнх 200 байдаг л та. Ер нь бол чи 600 гэсэнтэй 2 өмнөх шүү дээ. Ер нь бол жогомжны 300 400 нэг удаа. Асуулт үзвэл бүхүүлчлэх хүмүүстэй байраас. Үгүй би бол бүхүүлчлэх хүмүүстэй бол хийхгүй. Зүгээр ингийн зүгээр сикс гэсэн үг байна. Тэр 600 арай үнэтэй юм шүү. Сая доор өчнөөл өгтөд байж. Тэгвэл хамаагүй өөр хүн авчиж болно шүү. Зүгээр миний тавьж байгаа санал хэрэгтэй. Бас энэ танаа найз чаар гуугаад тийм Монгол зам ингэ яриад тахаар би бас зөвшөөрчлээ. Фотоос Монгол хоод юм. Алуу. Санал. Оромжил санагдаж байна. Гэтэ хамгийн гол нь чи ирээд яаж байгаа? Ирээд хэдэн сар болж байгаа? Танаар тэрийг мэдчихэе. Би зүгээр Монгол хүмүүсийн ярилцсан. Бид нэр миний хувьд бол бас анх удаа л чинь тэгээд сонирхоод işte. Одоо ер нь 4 сар болж байна. Тэгээд энэхийн бүр иргэн болсон чи яа тийм. Гэхдээ энэ бол болоогүй. Тэр юу гэдэрсэн шүү дээ бидний орж иж явах юу гэдэг юуны тог Тогтоорох гэдэрсэн үү? Тийм. Тэр ямар ч тийм. Чи яахад тийм энд байгаа нөхдөд сардаа нэг штамбад оруулж ихгүй. Штамбад оруулж гэдэг чинь болохоор тийм уусаа сунгаж байгаа юм байна. Угаасаа хурцаа чинь 30 хоног ерөн чинь 30 хоног виз үү?
Тэгэл зам өвдөр өч дараад гэсэн үг тийм. Тий. Тэгээд тэгээд гэрэл мүлээ өндрөгд эхлэхгүй юм уу? Гол нь нөгөө хөвч ороод. Одоо ч ороод идэв л. Ингийн сикстэл тэгээд мөнгө би олж байна. Авах юм авч байна. Тэгээд заавал тийм их хийгээд хүмүүсээ те хүссэн болгоно хийгээд үгүй. Би бол чадахгүй. Зөндөө тийм хийдэг охтууд бол зөндөө байна. Би зүгээр олоод ирж болж илээ. Чамаг шиг. Тэгээд гол нэг гэсэн хэлээс бас гадуур материалууд нэрэж бас ер нь сууж байгаа хэцүүс байх юм шиг. Энэ жоо айцтай. Энэ төдөлмөр жоо юу болж байгаа юм нөө сухтууч юм орчод ирсэж тэгвэл тийш нөгөө юуны өвөр Монголын бослого болоод байгаа. Тэгээд хужаанаар өвөр монголчууд ч ер нь бол манай одоо наар монголчуудыг бол ер нь таалбар зөв өнөмчд барьж аваад энгүүр болчих гээд байгаа шүү дээ. Янз бүр юм дөө. одоо гэрэл хэмжээ заалгах гэж байна. Заалхан. Чи одоо гэрэл хэмжээ одоо чамаг хийж явж байгаа юм уу? Мэдхгүй шүү дээ. Би ч угаас нөгөө намайг л сурчлаа болж байна. Угаас юу гэж гэрийнхээ санаа манаа зоох хэрэгтэй. Юу гэж яач вэ? Залгаж сурах юм. Чи тэгэж Би энд чинь тэгээ хөлийгөөс ганцаараа суугаад шүү дээ. Тийм. Хурдан ирээд. Юу сууг юм бэ чи ч одоо ярьснараа л байл та. Суу юм. Яасан гэж хожоо оролцсон юм. Юу сууг юм бэ би тэгээ эвгүй байдалд байгаа ч тийм би энд чинь Монгол залуучуудтай ярьж байгаа хэвчээ чинь. Солиороо. Тэгтээ би мөнгө зөнгөө ингэж хөлцөж батчих. Чи одоо ярьсан юм дий гэж биш үү? Солио. За бэ. Чи ч юм тийм. Тэгтээ бэ чи. Юу суугийн? Охин за. Уусаа. Тэгвэл л үстэй. Би чамаа уулзах ёстой. За. Тэгэхгүй юу? Уулзах би чамаа аландаа заа. Болчихгүй юу? Зай. Нэц чи биш юм уу? Нэц чи биш юм. Үстэй ямар юм бэ? Бүгд л угаасаа хоорондоо тэгээд орлогоо болоцлаа. Тэгээс худлаа болсон уу? Худлаа болчихлоо. Тэгвэл яах вэ? Чи нэг хужаал илүү мөнгө өгөх юм уу гэсэн юм шиг шүү. Тэгвэл чи би тэртэй яаж байх вэ? Болно л доо. Тэгээ чи тэгвэл за бүгд ярьшиг. Сая чиний найз гэдгээр чи болчихж байгаа юм шүү дээ. Болчихлоо. Тэгээ яах вэ? Тэгээд чи одоо хамгийн ихэд гэдгүүлээ. Би ч нэг удаа л 200 юм. Тэгээд хоногтой хийх юм уу тэгээд тэр тоогоор орох юм даа. Монголд ч яхтай тэгээд ажил мэжлэгээд үсрээл сардаа 200 сая төгрөгийн цалин авах тий. Тэгээд үсрээл тэгж авдаг болохоор тэгээд энд чинь бол бид нар чинь сардаа сая төгрөг Монгол мөнгөөр сая төгрөгийн цалин авч. Тэгээд яг нөгөө хүнээс хараад өгдөг болохоор тэр хүндээ бид нар чинь 30% өгөөд 70% авна гэдэг чинь сая төгрөг цалин доод нь саяг авна л да. Тэгэл доод нь 700 сая цалинтай гэсэн үг байхгүй юу? Хүний саад чи юусэн цаана одоо хунжаа хэмжээний доор гэсэн үг байна. Тэгээ шүү дээ чинь. Тийм 200 ичнэ хүн үү. За нэг хүний доор тэгэл бас янз бүрэлтэй. Бид нар бол одоо 8 байлаа. Тэгэл энэ үсгээр татвар ураа. Тэгээ одоо хаашаа чи жишээл өнөөдөр тэртээ ингээд өөртөө гэж чи 600 авлаа. Тэндээс 70% бүр аваад тийм. Тэр чи одоо сардаа сайн гараад байна.
Шүмшг хааж байгаа. Тэгэхгүй мод. Жоохон байж байгаа л дээ. Жоохон чи стэнд рүү уус чам хоногоор авч байгаа ч. Жоохон пижүмний жуу цугаад юм яриа л дээ. Арцруу бүгд нөгөө юу яаж байгаа. Ягааны годомжийг бүр томруулаад дулаас үлсэг амар хийж байгаа. Тэгээд энэ ирээний их охтууд тийшээгээл яваад байгаа юм билээ. Гэрээсээ ямар ч хараад холбоогүй байж мэдээ. Пассворд бичүүгээр тэгвэл тийм их тогтож өгөөс шууд. Тэгээд дөрөв чинь хинээс ч хараад төвшөж байгаа шүү. Гэрний их хүн байхгүй юм шиг нэг хэдрийг бодчих чам. Бид нар ч бас яг жоохон цаана татлаад хэлээд нэг сурн мурн гэх тийм холбоотой гараад ирсэн болохоор бас тэр чинь хамаагүй авч чадахгүй юм шиг. Пассвортын одоо яаж вэ? Одоо миний пассворд шинэ бүсгүйтэй баг хамаа юм ярьж дуслаа. Одоо гол ажиллаа гэж. Ингээд юм яриад. Чи одоо өөрөө пассворттай юм. Пассворд. Миний пассворд нөгөө түрүү хэлсэн шүү дээ 30% яддаг гэх тийм. Тэр хүн чинь 30% өгдөг гэдэг шүү дээ. Тэр хүн чинь оператор болчихдог байхгүй тийм. Тэр хугацаанд тэр хүн миний пассвордыг эзэмшээл би тэр хүнд татвараа өгöl тэгээд тэр гэрээ дуусгаад би тэрийг авах байхгүй. Хэцэлчтэй юм байна. Баг ер нь бол тийм гэсэн. Тэгвэл алга болчихсон болсон гэж айлдаа бас хитэж мууснаа тавьж. Та нар юу ядгүй? Амархгүй жоохон хэцүү байдгүй. Амар шүү дээ бид нар чинь. Гэтэ бүр амар юм болоо. Баг зэрэг юм. Тэгээд бүр хэцүүтэй байсан. Амраад яг амарч байгаа одоо жилээж дуудаад тийм одоо дуудлах байна, тийм хүн байна. Ээж дуудаад байна. Тийм. Та гэр хотод байдаг үстэй. Юу ээж гэдэг чинь одоо нөгөө 30% өгдөг хүн чинь бид нар энд бол ээж гэж дууддаг байхгүй манай охтууд. Яа нөгөө хож байгаа юу? Ааха. Та нарыг одоо юу гэдэг вэ? Одоо хүмүүстэй гэж холбож байна. Ааха. Одоо чинь цаануугаа хожоо одоо цаан төлсөн юм шүү дээ. Одоо биднийг одоо нөгөө заагаад одоо бидний паспорт байгаа. Тэр нэг бид нар одоо ээж гэж дууддаг байхгүй. Гайхаад сайн цаашаа өөрөөс мэдээгээд гарч ирсэн. Юу мэдээ гэж үү? ээж мэж гэр чинь. ээж чи тэгээ яг та нар манайг дарамтлах уу? Дургуугийн үйл дарамтлаа ш. Өгөөл нь ахгүй тэгээ зөвхөн алгадна. Лайт юм шиг. Сагатай тий. Дараатай. Яг нь итгэл итгэлийн одоо тэгээд яг нь илүү дутуу гарахгүй тэгээд яг ч гэж. Төрсөн ээж чи бол Монголд байгаас ч. Монголд байгаа шүү дээ. Юу гэж ээж чи ингэж төрсөн ээж миний дахнаа зараад явж байгаа. Тэгээд ээж чи одоо чамаад одоо ингэж явж байгааг мэдж байгаа юм. Мэдгүй шүү. Юу гэж. Яг ээж чи төрсөн ээж чинь байсаар үүдэлтэй юм нэг ээжээ гэж дуудаад энэ хүмүүст ингээд дарамтлуулаад одоо энэ байжсэн. Монгол руу хуцаасаа 50 сайхан гэсэн юм шүү. Монгол руу очиж тэгээд сарын сайд өгнө цалин өгчдөг бол зүгээр нисэл очимоор л юм л та. Эмэгтэй хүн чинь нэг ариун нандин гэж юм бид шүү дээ. Тийм ч чи олон юм гэж хүмүүс. Тэгээд Монголд бодлааш тэгээд нэг ямар ч газар нэг юу яагаад зөөгч хийлээ гэхэд нэг харамнууд натад чангаагаал зүгээр л доор тарцаал тэгээд тийм л хийдэг. Энд дор тарьцдаг үг юм. Тэгээд энд яг та доор тарцаа тэр өхний нутгийн хүмүүс доор тарцаад тэгээ муу олж байгаа мөнгө хамаагүй юм чи тэнд юм уу 200 300 мянга авахгүй тэгээд дээрээс нь монголчуудтай дээрлэхүүлэн тэгж дор дуудаж байгаа энэ хүний нутгийн хүмүүс ингээд илүү мөнгө аваад ингээд хүмүүс нь юм хийш тэгэл заавал тэгэл одоо би та нарт ингээд бүх юм яриад байна гэж байна. Үгүй яах вэ? Жохон ярилцээ сонирхол юм шүү. Тэгвэл ярмаагүй юм би. Ярьчих сүртэй шүү. Чадахгүй. Хичнээн дөрөв төлөх гэдэг юм чи. Тэр нэрийг заавал чи мэд. Чи юу юм ядгаа тань. Хамаг sense юм асууад. Гэхдээ зүгээр л би чамд харамсаал байна л да. Яг нэг лавлах шиг байх юм. харамсаал байна л да. Мэдгүй магадгүй би Улаанбаатарт явж байгаа чамтай нэг газар мазар танилцаад чамтай сууж үл яах юм тийм үстэй.
Би чамайг ингэж явуулсан чи мэдэхгүй шүү дээ. Чи танихгүй бол би чамд таньчихсан гэж. Ээжтэй мөнгө жоод нөө. Гэрлүүгээ юу? Гэрлүүгээ нэг их мөнгө бол өгч явахгүй. Тэгээд тийм бол шийдэж чийтэй. Озон нөгөө нуур сурч мурж байгаа гэрээсээ мөнгө авах гэсэн. Энэ нөгөө Солонгос ч юм уу гадаад сурж байгаа үед ч юм уу давхар ажил хийх болдог. Энд чинь нөгөө ховш. Тэр мөнгө гэрээсээ авах гэсэн. Яг юу мөнгө бол өгөх гэж шийдэж хэлсэн л дээ. Тэр нэг их мөнгө зам. Мөнгө авах уу? Мөнгө авах. Шүү галаа гэж. Талаа. Мөнгө авах чи юу сартаа болж бүрстэр аян байт юм аа. Чи тэгвэл ганц удаа өнөөдөртөө дайлалаа ярьж юм уу? Юу вэ юм ба? Тэрс ингэ зөвлөд Зүгээр сайн юм яриад суугаад хүртэл мөнгө аавна гэж юу? ажлын цагийг хөмсөлж байгаа юм чаа. Тэр үг яг тоо миний төлөв төлж байгаа. Тэгэхээр чин одоо ээж мэж бол давхар энийг намайг ингээд аль зүг аль бод руу орсныг мэдчихэж байгаа шүү дээ. Аль өрөө рүү орсныг мэдчихэж байгаа. Тэгэхээр ч одоо тэд нар ингээд оронгууд тэд нар чин давхар мөнгө өгнө гэж. Айгуул бараг өөртөө 3 охин ингээд авчлаа гэд ээж ороод ичиж магадгүй. Чи одоо Танаар талхай явуулж шүү дээ. Монголд очиод энэ ажлыг Монголд ч ийм ажил хийхгүй. Нөхөртэй болно гэж. Нөхөртэй орж. Яасан. Зүгээр л. Нөхөрчин чамайг ингэж явж ирсэн юм мэдхгүй. Хавсмаа. Мэдхгүй л. Суурч үрж ийн уурлаад байна. Өөр хүрхэн чааш. Угаасаа тэгээд монголчууд тэгээд ийм юм асууд юм уу? Хүн чинь дөрөнцөлгөөд гэдэг нь санаа зовсон юм бас тавьдээ ш. Чи сурцсан юм байна. 4 сар юу хийсэн бэ? ээжтэйгээ уцаар ярьдаг юм. Яна. Шуул нь бол ингээд ярьж өгөхөөр уулныг шавсан. Ой тийм дулаан энерги ялгараад юм. Хүн чанар уу байгаа. Заавал ингэж явах шаардлага байд. Би бол нэр болдог ч юм аа явчихмаар. Чи эзээ уцах юм яа. Тэмцэн жилийн гэрээ дуусгал. Ээжээс пассвортаа тэгээд харин л гэж бодчих. Харах уу чи? Чи шарахсан ч үгүй. Уусны карчад ирнэ л гэж бодсон. Ирнэ. Очоод Тэ хаашаа тэнд очиж амралтаараа ирж ин гэхүү чи. хэмээр ядаргаад юм чи. Чи ийм амьдрал тасчул яах вэ? Ийм одоо ийм ажилдаа ерөөсөө тасчул яах вэ? Гой л. Алидийн тасцсан байв. Чи өөс харчаад ирнэ гэж. Тэгээ яг дахиад гэрээ явуулах уу? Ятаргаа юм шүү. Сайн хань ажилтаа болоод Одоо санаа ийм амжилт. юм яхаа билээ юм билээ. Сайн л гэж Монгол үнтэй ингээд нийтдээ гоё шүү нөө. Чи зүгний ядаргаад юм надад. чи хүн болгон дээрсээ үзэхлэх цаа. Хүн болгонд яг өнөөдөр хүмүүс ярьж байгаа юм. Тэгтэл түрээ ядаргаад.